Сайн байцгаана уу? Та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргэе. Намайг Ариун Зул гэдэг хуульч өмгөөлөгч мэргэжилтэй хүн байгаа. За өнөөдрийнхөө бичлэгээр магадгүй гэрэлтэндээ сэтгэл хангалуун бус байгаа, магадгүй гэрэлтэй цэцлүүл хийсэн бодолтой байгаа эмэгтэйчүүдэд зориулаад хоёр номыг санал болгох гэсэн. Нэгдүгээрт нь хайрлагцсан эмэгтэйн зурвас гэдэг ном байгаа. Хоёрдугаарх нь дур булаа эмэгтэйн 10 нууц гэдэг ном байгаа. За энэ хоёр номыг уншсанараа гэрэлтэй аварч үлдэх бас боломж байгаа гэж итгэж байна. За дараагийн маань хэлэх гэсэн зүйл маань гэх юм бол гэр бүлийн зөвлөгөөг найз нөхөд юм уу хамаатан саднасаа битгий аваарай. Заавал мэрэгжлийн гэр бүлийн сэтгэл зүйчээс аваарай гэж хэлсэн. За 3 дахь хэлэх зүйл маань гэх юм бол за бүсгүүчүүдэд зориулаад өөрийнхөө дагдаг Facebook группүүдийг санал болгоё гэж бодсон. За нэг дэх групп нь болохоор хайрлагцсан эмэгтэйн зурвас гэдэг групп байгаа. За хоёр дахь нь бүсгүй гэрэл гэдэг групп байгаа. Гурав дахьт нь секрет татах хүчний хуулийн талаар мэдээлэл өгдөг групп байдаг. За дөрөвдүгээрх нь Ука төмөрийн хүс хий хүр гэдэг блог байгаа. За тавдугаарх нь мөрөөдөх хэрэгтэй бүсгүй гэдэг энэ группүүд байгаа. Эдгээр группүүд рүү ороод өөрт хэрэгтэй мэдээллүүдийг авч гараа, урам зориг өөртөө авч гараа. За тэгээд ээж жаргалтай бол гэр бүл жаргалтай гэж ярьдаг. Тэгэхээр өөрийгөө л аз жаргалтай байх юм бол таны гэр бүл аз жаргалтай байх болно гэж хэлмээр байна. За ингээд өнөөдрийнхөө бичлэгийг өндөрлөж байна. Баярлалаа. Баяр таа.